За энэ оны 1-р сарын 3-ны өдөр Индонез улсын Жакарта хотод эхэлсэн Mobile Legends Bang дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын Team Zone баг оролцоод ирлээ. 15-аас 20 насны 7 хүний бүрэлдэхүүнтэй тус баг шилдэг 16 үлдэж шинэ туршлага хуримтлуулад ирсэн байна. Сая болохоор ML-ийн төрлийн нөгөө дэлхийн аварга яг үндсэн дэлхийн аваргын тэмцээн болсон. Тэгээд бид нар болохоор өөрчлөсөн шатанд оролцоод 8 багаас 2 баг яг үндсэн шатлал ордог. Тэгээд тэндэн тэнцээд үндсэн шатлал орсон. Тэгээд үндсэн шатн дээр 12-оос 12-т ороод тэгээд өндөрсөн дөө. Танай багийн цаашдын зорилго ямар вэ? Тэгээд дэлхийн аваргад төрүүлэх зорилготой одоо. Яаж плей-офф нөгөө шүгийн 8-т орох зорилготой. Анх 2018 онд анх сонирхож эхэлжсэн. Тэгээд ахтай гамт тоглож байгаа л анх мэдж олж тоглолцсон. Анхандаа зугаалч тоглож байгаа л тэгээд сүүлдээ багтаа бол мэрэгжлийн багтаар бол тоглож ирсэн. Тэгэл би чи юу уцаараа ноцолтоод идэв. Одоо чи төгс ангийн өөхөө те хичээлдээ бэлдэх ёстой. Гэ баг уцыг булааж аваад хураагаад исэн байхгүй юу? Тэгэл баг интернет цаалган тэгнэ ингэн гээд баг нэтгүй айлгана ингээд яваад исэн чинь би бас яг сүүлийн үеэс л мэдлээ л дээ. Яг энэ дэлхийн аваргад ороод устдаа төрүүлээ дэлхийн аварга руу яваад тэгэл би бас тэр болтол нь ойлгохгүй л явж байсан. Тэгэл яг нөө Индонезийн тэр дэлхийн аварга дээр очоод ингээд нээлт болоод шилдэг 16-д орсон шүү дээ. Тэрнээс нь эхлээд дэмжиж эхэлсэн. Тэгээ одоо тэгээ сая хүртэл энд хурж ирээд амар их баярлаад ээж байна. Тэр багаараа оролцоод дэлхийн аваргад явах эрхээ авсан. Тэгээ би тэр үедээ их хүүдээ итгэсэн минь зүг байна да гэж бодож байсан. Яагаад гэвэл зарим ээж аав нар хүүхдээ ойлгодгоо ярилцаагүйгаасаа болоод бас арай өөр ойлголттой байд юм байлээ. Тэгээд хүүхдээ итгэдэг учраас би цаашаа явах боломжийг нь олгоод ээж нь хүүгээ дэмжээ аав ээж хоёр нь боломжоор дэмжээд өгье гэж дэмжсэн. Тэгээд багаараа хөөрхөн дэлхийн аваргад яваад шилдэг 16-д үлдээд бас их ямар ч спонсоргүй гэхэд өөрсдийнхөө дэмжлэгээр сайхан яваад ирлээ. Цааш яг энэ удаа дараа жилийн дэлхийн аварга болоорой гэж ерөө хүүхдүүдтэй багийнханд амжилт хүсье.